Тэгээд гомдол шиг сонсогддог байж магадгүй. Гомдол шиг сонсогддог байж магадгүй. Яа тэгэхээр би хэлдэг штэ. Би бичлэг болгоныхаа нийтлэг болгондоо shit би юу хийчихвэ те. Яа би ямар тэнэг юм бэ? Би гүйл гэж үзэх болгондоо өөрийгөө шаалдаг байхгүй. Яа чи ямар ямсгал төгтэй юм бэ? Чи ямар тэнэг юм бэ? Ямар толгойг айлж байгаа юм. Чи үнэхээр бүтэхгүй гар юм аа. Гэсэн ч гэсэн тэгээд нийтэлдэг л байхгүй. Яг энэ санаагаар яг юу хэлэх гээд юм бэ гэхээр гомдлох гэдгээс яг гомдлж байгаа байж магадгүй л дээ. Гэхдээ нөгөө талаас болохоор зовлонгийн мэдэхгүй зүйлээ битээ гэжсэ гэж боддог. Дээрээс нь миний пэйжэнд байгаа гэснээр ихэвчлэн камерны ард гардгүй хүмүүс байд юм байлээ. Өмнө жил би яг хамтарч бичлэг хийх хүн хайх хавцтай тэрийг ойлгосон. Тэгэхээр камерны ард гарах тэр зовлонг камерны ард суудаг хүмүүс л мэднэ. Тэгэхээр би нэг айхтар том сошиал инфлюенсер биш мөртлөө камерны ард сууж юм ярих гэдэг тодорхой хэмжээний зовлон дагалдаг байхгүй. Гэтэ би энэ чадвараараа дамжуулаад яг бичлэгэн дээр нэг тод харагддаггүй ч гэсэн хараа. Бодит амьдрал дээр хүмүүстэй ярилцах үеээр маш их агс төвчлүүд мэдэрдэг. Нэг алхам нэг алхамаар ч гэсэн урагшилж байгааг мэдэрдэг байхгүй. Хурж байгааг мэдэрдэг. Урагшилж байгааг мэдэрдэг. Тэгээ энэ надад маш их гоё байдаг байхгүй. Яагаад гэдэг юм бэ гэхээр хэрвээ нэг зүйлийг ингээд урагшлуулах гэж маш их хичээж байгаа. Тэрийг ингээд алдчихвал дахиад эхнээс нь эхлэх байхгүй. Хэрвээ чи гадаадд явлаа гэж бодож гадаадд явлаа. Чи тэнд нэг 3 сар ч юм уу 3 жил ч юм уу зарцуулж мөнгө олсон байлаа. Тэр мөнгөө үрэн тараа хийсэн бол чи тэг хог болж байгаа байхгүй. Чи буцаад чи тэр хугацаанд зарцуулсан эдис боломжууд энэ нутагтсан ч юм уу магадгүй өөр хүмүүстэй гэрэлж байгаа тэр эмгтээчүүд яг жок болгоод хэлэхэд эсвэл энд гараад эхлээд ингээ хөлөө болж байгаа бизнесүүд бүгднийг алдчихж байгаа байхгүй юу? Чи тэр үедээ харин цуглуулж байгаа зүйлээрээ дамжуулаад илүү үнцэн бүтээх гэж явж байгаа. Тэгээд ер нь бол гэхдээ яг тэр чамааг үнцэн бүтээж байгаа зүйл чинь яг тэр 3 жилийн хугацаанд ч юм уу гадаад яваад тэрсэн бол тэр яг угаасаа зорилго нь тэр юм чинь мөнгө болж байгаа байхгүй юу? Хэрвээ яг ингээ өөр зүйлийг зорж байгаа бол яг одоо миний эндээс зорж байгаа зүйл юм бэхээр ахис дэвшил. Тэг хэрвээ ингээ байрнаасаа урагшлахгүй байгаа бол эн чинь ингээ чамааг ядаж чи тэг нэг 100 алхах зорилготой байлаа гэж бодоход чи 5 алхаад ухраагүй л бол чи 5 алхаж байгаа. Дахиад цаашаа нэг алхахад 6 алхах юм гээд тэр 100 алхахын руугаа ойртдог байхгүй. Тэгэхээр явж л байгаа. Хэрвээ би одоо хийгээ болчих юм бол би яг байрандаа үлдчихнэ. Тийм болохоор би алтаад чамаагүй тэр ингээ урагшлаа л ах хэрэгтэй. Яг тэр байрандаа үлдчихэж байгаа оролдож үзээгүй мөртлөө муулж байгаа хүмүүсээс хамаагүй л урагшилж байгаа. Тэр хүмүүс хоошоо ухраа явж байхаар би ингээд урагшилж штэ. Тэгэхээр тэр комментны цаанаас ч юм уу муулаад идэх хүмүүс өөртөө ер нь хөвчлэн энэ зүйлийг хийж үзээгүй тэр зовлонгийг мэдэрч үзээгүй хүмүүс хөвчлэн байдаг. Тэгэхээр тэр хүмүүс их тусан баг эсрэгээр хурж байгаа байхгүй. Энэ бол баг баяртай мэдээ байхгүй. Би миний өрсөлд төгчдөр ч юм уу те ухраа явж байхад би яг адилхан хүн мөртлөө нэг ч гэсэн алхам. Тэгээ царай муутай байж болно. Ухаан муутай байж болно. Гэтэ ярих сэдвээ мэднэ. Дээрээс нь юу хийж байгааг мэдчихэж байгаа. Энэ бол бас гоё зүйл шүү. Хийх зүйлээ олдог. Хийх зүйлээ олох мөрөөдөлтэй болох гэдэг бол маш гоё зүйл. Болохоор би өөрийнхөө жаргалыг мэдэрч байгаа шиг танаас миний өмнөөс зовхоо бөлчээ. Тэгээд бид өөрийгөө муу мухагаар мэдэрч байгаа ч гэсэн тодорхой хэмжээр акстивч байгаагаа мэдэрч байгаа. Тэгээ амжилт.